Сайн байцгаана хөтөлбөрийг үзэж байгаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн төвхтэй ДБС-ийн хамт олонны орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Дүүмбэсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид шинэхэн дугаар та бүхэндээ хүрэх болно. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ог тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа олон жилээр бүтээлтэй ажиллан онцгой амжилтыг үзүүлж их орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмэр оруулсан Дархан улаан аймгийн иргэдийг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сүхийн зарлихаар төрөндөө додон медалаар шагнасны гар төлөө өглөө. Тодорхойлбол хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор 10, цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор 1, алтан гадаас одонгоор 43, хөдөлмөрийн хүндэт медалаар 15 хүн тус ингрэмэлсэн юм а. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор Дархан сумын 8 дугаар багийн иргэн Баярын Дамдын сүрэн, 5 дугаар багийн иргэн Санж Мэтвийн Дорж Балам, 2 дугаар багийн иргэн Яндан Жамцын Жамбал Зундуй, Хонгор сумын иргэн Лав сүрэнгийн Мариусия, Дархан сумын 5 дугаар багийн иргэн Пунцаг Дашийн Норов сүрэн, 5 дугаар багийн иргэн Чаажлын Хадов, 9 дугаар багийн иргэн Гомбод Оржийн Цэцгээ, мөн 9 дугаар багийн иргэн Данзангийн Инх Тавин, Өргөө багийн иргэн Пүргийн Эрдэнэ Бэлэг, 4 дугаар багийн иргэн Жамцын Янжмаа нар тодорсон бол цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор цагдаагийн газрын ахмад ажилтан Жамбал Зундуун Чагнаад орж тус ингрэмэлглаа. Яг одоо төрөндөө додон медаль гардуулах ёслын хамгийн одоо онцлог мөчтэй бид хамт байна. Энэ юу гэвэл аав хүү хоёр хамтдаа ерөнхийлөгчийн зарлаар төрөндөө додон медалаар ингрээ гэлэлзүүлсэн ийм сайхан мөч байгаа. Тэгээд аавтайгаа хамт нэг тайзан дээр те нэг мөчөөд ийм сайхан шагнал авсан таны одоо буюу хүүгийн сэтгэлийг ихлээ сонсё гэж бодож байна. Аавдаа бас хандаж юу гэж хэлмээрээ ямар санагддсан бэ? За баярлалаа та бүхэнд. Тэгээд маш сайхан мэдрэмж байна. Тэгээд аав минь хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одоо авлаа. За би цэргийн гавьяаны улаан түгийн одонд авсанд маш их баярлалаа. Тэгээд төрүүлж өсгсөн ээж аав хоёртоо маш их баярлалаа. Тэгээд арын минь авч явдаг хань цэнгэлдээ болон хоёр хүүдээ тэгээд эгч дүүнэртэй зам цагдаагийн албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа үеийн ахмадуудаа одоо ажиллаж байгаа ажилчдаа болон Дархан төмөрлөгийн үйлдвэрийн инх төр дарахтай хабагийн хамт олондоо тэгээ энэ 26 онд ажил төрлийн өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн юу сансан ёсүүлсэн сэтгэгчлэн бүтэх болтугай гэж өрөөё. Тэгэд аавдаа маш их хайртай шүү. Баярлалаа аавдаа гэж хэлье. Яг юм да. За өстө гоё мөч байна те. Их сайхан байна. Би улсад 45 жил тасралтгүй ажил хийсэн. Тэрний маань ач гавьяа байх гэж бодож байна. 2 дугаарт автомашин механизм баазын хамт олондоо баярын мэд хүргэж улам сайхныг хүсэе. Би одоо 80 насныхаа босгон дээр хүүтэй ганц өндөр шагнанд авсан туугийн их баяртай байна. Би хамгийн их гүгээр амхардаг хүн бий байхгүй юу. Миний хүү элдв юмд ордоггүй. Ажлын өндөр амжилт гаргадаг. Их сайн үгнээс арддаг. Мундаг хүү. Би хүүтэй ургалж баярлж явдаг шин. Шинэ он гарах гэж байна. Дархныхаа хамт олонд, баазынхаа хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргье. Би дархны төлөө залуугаас шайбтай хоккей гэдэг спортод тоглоод тэрнийхээ үр шимийг л хүртэж байна да. Их олон шавнар төрүүлсээ олон улсын хэмжээний марш Монголын анхны шгшээ багийн тамирч. Миний залуу нас бол ер нь дархны хоккейтэй их холбоотой байдаг юм аа. Тэгээ ямар ч гэсэн дархныхаа одоо үзэгч спорт сонирхолтой баярлалаа илэрхийлдэг шүү. Хөдөлмөрөө өмжүүлэх шаардлага байхгүй. Бүгдэнд баярлалаа гэж хэлж. 60 онд дархны атар газар эзэмших залуучуудын нэрэмжит сангийн аж ахуй дэглэн илгээтэй хийсэн. Хөгжмийн сургууль суралцаад хөгжмийн багшаар дархны сангийн аж ахуй соёлын ордонд 30 шахан жил хөгжмийн багш хийж байж байгаад 92 онд насны тэтгэврт гарсан. Үндэсний хөвсгөлэн 114 жилийн ойн баяр тохиолдуулж надад төр засаг төмөн олон минь өндөр шагнал хүртээсэн явдалд гүн талархал илэрхийлье. Та бүхэн минь эргээрээ инкамблын төрлөөрөө төрсөн амгалан сайн сайхан амьдарч 2026 оныхаа ажил хөдөлмөрт
илүү амжилт гаргаж байгаарай. Бүгдээрээ эрүүл сайн сайхан байцгаагаарай гэж яриараа. За баярлалаа. Ингээд намайг Чойжлын Бадан манд гэдэг боловсролын байгууллагт 37 дахь жилдээ ажиллаж байгаа. Ингээд хамгийн түрүүнд хамт олондоо маш их баярлалаа. Мөн тодорхойлтыг минь явуулсан шинэ алхам цэцэрлэгийн самбит нор эвлэгчтэй хамт олондоо баярлалаа. Хайртай аав ээжтэй баярлалаа. Өдийг зэрэгтэй хүргэсэн аав ээжтэй баярлалаа гэж хэлье. Өнөөдөр охиныгоо төрийн дээд одон гардаж авж байгаа Тэнгэрийн орноос миний аав хараад баярлж байгаа хаа. Ингээ ээжтэй баярлалаа. Мөн одоо дундх хүүдээ баярлалаа. Мөн Тэнгэрийн орноос ээжигээ хараад бахархаж байгаа хаа гэж бодож байна. Ингээд одоо ажиллаж байгаа 5 дугаар цэцэрлэгийн хамт олон, шинэ алхам сургуулийн цэцэрлэгийн хамт олон, ах トゥ төрөл төрөлцөгтөө бүгдээрэнд нь шинэ оны баярын мэнд хүргье. Баярлалаа гэж хэлье. Маш сайхан байна. Би ч одоо Скватер аймгийн аймагт ажилласан. Скватер аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага, Скватер аймгийн намын хороо, Скватер аймгийн боловсролын хэлтсэд ажиллаж байгаад энд Дархан хотын намын хороонд ажиллаад, орон тооны намын дараагаар, Махкамнадын намын дараагаар ажиллаж байгаад тэтвэртэй гарсан. Улстай 35 жил ажилласан. Ер нь бол энэ миний одоо шагнал бол ганцхан зөвхөн миний шагнал биш. Скватерт ажиллаж байсан хамт олон нийгмийн шагнал намайг яаж үнэлжсэн, Дархан хотын одоо ажиллаж байсан энэ бүх он жилүүдийн минь ажлын үзүүлэлтүүдийг дүгнэж өгсөн бахаа гэж бодож байна. Одоо маш их баярлж байна. Би одоо 83 хүрч байна. Өдийн насндаа ийм шагнал авна гэж. Ер нь өстө бол зүудлэжгүй явлаа. Сайхан байна. Дарханыхаа ард түмэнд намынхаа хамт олон Скватерчуудынхаа бүгдээр нь сайн сайхныг хүсье да. Улаанбаатар төмөр замын заваа 1-р ангид 26 жил ажиллаж байна. Энэ жил тодорхой. Тэгээд хамт олонныхоо хичээл дэмжлэг, найз нөхдөд бүгднийх нь тус тамаар энэ сайхан ажиллаа хийгээд өдөө олон жил яваад энэ төрийн дээд шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хамт олон найз нөхд аав ээж бүх мэддэг тэндгэнд баярлалаа гэд энэ шинэ ондоо сайхан тэмдэглээрээ та бүхэн аж аргал эрүүл урт удаан туслаа гэж хэлээ. Би эрүүл мэндийн салбарт 26 жил ажиллаж байна. Намайг Лувсан доржин Балтулан гэдэг бахархалтай энэ сайхан мэрэгжлийнхаа буянтай мэрэгжлийнхаа буйныг хүртэж энэ төрийн дээд одон медалаар шагнагдсандаа маш их баяртай байна. Төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй, ах эгч дүү, хоёр сайхан хүүдээ ажлын хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлье. Одоо ингээд цаашдаа эрүүл мэндийн салбартаа улам сайн ард түмнийхээ төлөө эрүүл мэндийн төлөө ажиллах болно. Миний хувьд ардын боловсролын байгууллагад 36 жил ажилласан. 15 дугаар сургуульд их сургууль төгсөж ирсэн цагаасаа гэсэд ард олонны хүүхдийг сургууль хүмүүлэх нүүр их хөдөлмөрт багш нартайгаа мөр зэрэгцэн ажилласан. Өнөөдрийн шагнал маань бол олонний хүүхдийн төлөө зүтгэсэн буян юм да гэж би бодож байна. За ингээд 408 цагт хөдөлмөрлөж ажиллаж сурч байгаа олон сайхан шавь нартаа баярын мэндийг хүргье. Шинэ ондоо шижгэр амжилт гаргаарай. За ингээд нийт дарханчууд та бүхэндээ шинэ ондоо шижгэр амжилтаар өгтөж төр маань төвшин, түмэн маань амгалан, үр хүүхэд маань номын цагаан буйнаар дэлгэрч явах болтугай гэж өрөөё. За би Цэрэндагийн Гэрс гэдэг хүн байна. Дархан уулангийн хонгор суманд төрсэн. Хонгор сумын иргэн. Дархан татах Улаанбаатар төмөр замын дархан татах хэсэгт олон жил ажилласан. Түүнийхээ өр шимээр өнөөдөр ингээ төрийн алтан гац одон шагнал хүрчээ зогсож байна. Алтан гац одон хүртсэндээ Тэнгэртэйгээ аавда талархаж байна. Би ээж, дүү, эгч, өрөө хөхд ханы жилдээ бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Өөрийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүгдэд талархал илэрхийлэн амжилт хүсье.
Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр жил бүр уламжлал ёсоор оныхоо хамгийн сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 30-ны өдөр за Дархан хотын төв болсон залуучууд театрын урдах найрамдал талбайта мөнгө үл үчийн цэнгүүний хийдэг уламжлалтай. За тэгвэл энэ жил бас энэ уламжлал үргэлжлэх үү? За дээрэс нь энэ жилийн тухайд ямар онцлог зүйлс байгаа вэ? Орой өөр нь хэдэн цагаас эхэлж ямар хөтөлбөрийн дагуу явагдах вэ? Энэ тухайн мэдээллийг одоо бүгдээрээ залуучууд театрын дарга Ирплатаас тодруулах гэж байна. За сайн байцгаана үзэгчтэй шинэ оны мэнд төргий. За залуучууд театрын гадна талбай дээр мөнгөн өвөл үчийн цэнгүүн жил одоо уламжлал болгон зохион байгуулагддаг байгаа. За энэ жил бид уламжлал ёсоор бид өхөм одоо энэ гадаа талбай дээр бид нар хөгжим гэрэл лээд дэлгэцээ зоогоод дахинчуудтайгаа бас оноо өгөх одоо энэ сайхан арга хэмжээг аймгийн засаг дарганд хамгийн газар залуучууд театр соёлын газар бусад одоо байгууллагатайгаа нийлээд одоо энэ сайхан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. За энэ арга хэмжээ бол үчийн цэнгүүн маань ер нь бол орой 18 цагт гадаа талбай дээр бол одоо гэрэл мэрэл асцсан, дээд асцсан, шинэ жилийн сайхан дуунууд яваад ингээд ахынчууд одоо эндээ сайхан зураг хөргөө авахлаа цуглаад байж байна. За 22 цагаас албан ёсны мөнгө үйл шинэ жилийн баярын үчийн цэнгүүн маань албан ёсоор эхлээд за 12 цагт одоо он солигдох мөчөд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн мэдлэгийг одоо ахынчууд талбай төв талбай дээр одоо дээд дэлгэцээр хамтдаа ерөнхийлөгчийн үгийг сонсоод за тэгээ бүгдээрээ сайхан баярын одоо соёлууд баярын ёслолын буудлага хийгээд ингээ хамтдаа бас дарханчууд маань одоо энэ талбай дээр он гарах боломжтой байгаа. За өнөөдрийн энэ маргаашийн тэр үдшийн цэнгүүний үйл ажиллагаанд бол энэ удаа бол одоо чөлөө дуун бүтээлчд болно. За мөн жил бүр одоо манай дархны оюутан сурагч залуучдын дунд одоо оюутны урлагийн их наадам болдог байгаа. Энэ урлагийн их наадамд одоо амжилттай оролцож одоо шилдэгээр тодорсон шилдэг одоо амар үзүүлбэрүүдийг бид өхөн маань бас хүүхэд багцуудыгаа нээн хөгжүүлэх тэдийг бас дэмжих тийм ээ таниулах зорилгоор одоо тэр оюутан авьяаст хүүхдүүд маань бас 10 цагаас эхлээд дуу хор өргөн түүний араас одоо чөлөө дуран бүтээлчд маань за амьд өвчийн хамтлаг энтергээд одоо бүх хамтлаг дуучид маань өөсдөр сайхан хайдаг өргөн. За тэгээд бас нээлттэй хэрвээ бас тийм ээ ирээд одоо дуулах хүсэлтэй залуучууд байх юм бол бас бид өхөн хөтөлбөртөө ороод бас та бүдгээ сайхан дэмжиж нэгэн орой бас дарханчуудаа сайхан мэдлэгээ төвшөөд хамтдаа баярлах энэ сайхан боломжийг олгож байна. Тэгээд 31-ний 10 цагаас эхлээд төв талбай дээр бас дарханчууд бүгд цуглах байх гэж бодож байна. Мэдээж ийм гоё талбай зассан та бүхэн харж байгаа тийм ээ. Үндэсний соёл амралтын хүрээлт ингээ бас ажилтан хамт олон тамираа дарахтаа хамт олон маань энэ жил бол талбайг үнэхээр сайхан гоё тогтчулсан. Тэгээ бас бүгдээрээ одоо хууч оноо үдий шинэ оноо сайхан хамтдаа хөтцгаая. Маш баярлалаа. Дарханчуудынхаа өмнөөс ч гэсэн жил болгон оны төгсгөлд хүүтэн өвлийг эдэр өсний хүүтэн ажиглалгүй ажилдаг соёл урлын салбарынханда залуучууд театрын хамт олондоо талархал илэрхийлэх хүсэж байна. Ингээд за маргааш буюу 31-ний орой бүгдээрээ дарханчуудтайгаа хамтдаа уулзцгаая. За баярлалаа. Бүгдэнд шинэ оноо төрөх. Онцгой зэрэгчийн хаалт шатсан та бүхэндээ ажлын амжилт хүсье. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан хотын залуучууд театрт Дархан улсын хувьцаат компани шинэ жилийн баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тус компани нь Дархан хотын 16,000 гаруй айл өрх, 1500 орой аж ахуй нэгжид цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулахын зэрэгцээг гэр хорооллын 46,000 гаруй иргэнд 63 ус түгээх цэгээр дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна. Мөн орчин үеийн дэвшилт технологи, автоматжуулалт, хяналтын системийг үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Баярын хурлын үеэр байгууллагынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмрийг оруулж, ажил үйлсээр хамт олоноо манлайлан ажилласан авраг ажилтан албан хаагчдод шалгаруулан урамшууллаа. Энэ онд бид нар бас онцлог томоохон ажлуудын ард бол гарч байгаа. За энэ нь юу вэ гэхээр бид нар орлого болоогүй ус гэдэг зүйл бол одоо манай Дархан хотын хувьд төдийгүй Монгол улсын нийтийн ахуйчлагын салбарын үед маш томоохон тулгамцсан асуудал байдаг. За түүхэн дээд амжилт болох бид нар нэг 19% одоо орлого болоогүй усныхаа хэмжээг барьж чадсанараа маш том амжилт гаргалаа. За бид нар 33%-аас доош болгож чаддгүй байсан. Энэ нь бол одоо хараа голын айсав газар түүний гүний усны нөөцийг хадгалахтаа бас уялдаатай энэ томоохон ажил юм аа. За цаашдаа бидний зорилт бол мэдээж одоо нэг 15% хүргэж за салбарын дундаж алдагдлаас багасгах зорилготой байна. За мөн түүнчлэн Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол улсын засгийн газар, Австри улсын засгийн газар хоорондын зээлийн хамтын хэлэлцээрийн өрөөнд хэрэгжиж буй цэвэр усны магистраль шугамуудыг өргөдгөх, шинжлэх, ухаалаг тоолрыг нэвтрүүлэх төслийг бол амжилттай хэрэгжүүллээ. За энэ манай Дархан хотод хэрэгжсэн усууг гэсэн байгууллагад маань хэрэгжиж байгаа хоёр том төслийн нэг цэвэрлэх байгууламжаа бид нар ашиглалтанд аваад хэмжээ ажлуулаад аваад явж байна. За одоо магистраль шугамуудаа 13.3 км шугам солиулаад 10,000 ухаалаг долларыг Дархан хотын эрхлэгчдэд тавьсан байдалтайгаар оны төгсгөлд ирлээ. За ингэснээр бид нар нийтийн ахуйчлагын салбарт уян ширмэн хоолой буюу
Iron Ductile Pipe гэдэг зүйлийг нэвтрүүлж чадсан анхны байгууллага болж байна. За энэ шугам нь юугаараа ялгаатай вэ гэхээр газрын хөрсний деформац, газрын хөдөлгөөнд маш төсвөртэй угсралт явуулахад хялбар. За хамгийн гол давуу тал нь одоо евро стандарттай. За унтны усанд бол нэн тохирсон материалаар хийгддэг. Одоо стандарт наслалтаар наваад үзэхээр шугамыг өөрийн нэг 35 жил, 15 жил, за нэг 50 жилийн наслалтай шугамуудыг монголчууд төрхөө хэрэгжилж байна. За энэ одоо уян ширмэн хоолой нь өөрөө 100 жилийн наслалтайгаараа маш ялгаатай. За энэ өөрөө хүний бүхэл бүтэн амьдралыг дуусгах тэр шугам хоолой хэвээ ажилласаар л байна гэсэн. Warranty буюу үйлдвэрийн баталгаа 100 жил байна. За тэрнээс хоошоо бол одоо Дархан хотын шиг элсэрхэг хөрстэй газар магадгүй 3 жил наслах нэ гэсэн маш сайн үр дүнтэй евро стандартыг нэвтрүүлсэн төсөл болоод бид нар одоо шугамаа солиулаад дууссан байдалтай байна. За дараагийн нэг амжилт маань өөрөө хот суурны усан хангамжийн ариу дотрын ашиглалт үйлчлэгийг зохицуулах хороо гэдэг байдаг. Зохицуулах хорооноос нийтийн ахуй үйлчлэгээний салбарт ажиллаж буй байгууллагуудыг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт буюу KPI-аар үнэлдэг. За KPI-аар үнэлнэ гэдэг нь өөрөө байгууллагын одоо эдийн засаг, санхүү, үйлдвэрлэл гэсэн шалгуур үзүүлэлтүүд гаргаад 21 үзүүлэлтийг жигсаагаад тэрнгээр оноожуулж үнэлдэг. За энэ ороогоор Дархан ус уг 71% дэше гарцсан түүх байдгүй. Энэ 60 жилийн түүхэндээ. За өнгөрч буй 25 онд бид нар 87% гүйцэтгэлээр гарч одоо Монгол улсын топ 5 аж ахуйн нэгжийн игнэнд бол ирж байна. За бид одоо 90-с дэше гарах юм бол энэс цаашаа одоо хоноогүй хэмжээнд хүрэхээр нэлээд ахис дэвшил инновацийг нэвтрүүлсэн ажилчдынхаа мэргэжил боловсролд анхаарсан шинэ технологиг Монгол улсад нутагшуулсан юм жил боллоо. За баярлалаа. Өнөөдөр маш сайхан өдөр болж байна. Намайг Лодон Шараа огтоо оюун дээр гэдэг. За улстай бол 29 жил ажилласан. Сүүлийн 7 жил буюу 2019 оноос Дархан улсын хувьцаат компанид бол эдийн засгчаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд намайг дэмжиж ирсэн хамт олондоо юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд 2025 онд миний хөдөлмөрийг үнэж байгууллагын хөдөлмөрийн авраг хэмээх эрхэм нэр хүнтэй шагналыг өгсөн хамт олондоо маш их баярлалаа. Ингээд компанийн хамт олон мөн бодлого төлөлтийн эхлэлцийн хамт олон удирдлагын баг бүрэлдэхүүн Дархан улсын хувьцаат компанид ажиллаж байсан үеийн ажилтан албан хаагч гэр бүл найз нөхдөө чин сэтгэлийн халуун баярыг хүргээд за Дархан улсын хувьцаат компанийнхаа 60 жилийн мэндийг хүргэхийн албанд тэдний гэр бүл үр хүүхдүүд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө шинэ жил шинэ ондоо инээд хөр баяр цэнгэлээр дөрөв өнгөрөх болтугай баярлаа. Намайг Хүрэл Чулуун гэдэг Дархан улсын хувьцаат компанид ороод 5 дахь жилдээ нарийн хэмжээний инженер мэргэжлэр ажиллаж байна. За тэгээ өнөөдөр шилдэг инженер техник ажилтан гэдэг намаас бүр төвшөө энэхүү шагналыг аваад зогсож байна. Дархан улсын хувьцаатынхаа нийт хамт олон ирж байгаа 2026 онд ажлын амжилт гэр бүлд нь сайн бүхнийг хүсье өрөө. 2025 онд тус компани ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалингаа 10%-аар нэмэгдүүлж, нийт ажилтнуудыг эрүүл мэндийн өргөтгсөн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан бөгөөд ажиллах орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний хөгжүүлэлт чиглэсэн бодит ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэнийг баярын хурлын үеэр танилцуулсан юм а. Энэхүү арга хэмжээнд хамт олонны ив нэгдэл байгууллагаараа баярлах стилийг бэхжүүлж, эх оны зорилтоо тодорхойлсон үр өгөөжтэй үйл явдал болсныг онцолж байлаа. Энэ жил Дархан аймгийн Дархан Шнэ Морисварт Вэсттэй холбооны уяачд байна бас анзаг дүүрэн сайхан жил байлаа. Тухайлбал Дархан аймгийн Шарангол сумын харьяат наран гэрлийн зогт гэрлийн маань хурдан галтардаг одоо улсын баяр наадмын сонгуул бага наснд хайргийн дөрөвт хурдалж бас нутгийн зан олноо сайхан баярлууллаа. Сүүлийн жилүүдэд ер нь улсын үсийн наадмуудаас манай Дархан аймгийн завсаргүй сайхан хайрыг төрөө одоо хүртэж байна. За мөн тухайлбал томоохон хаврын уралдаан болох одоо Дорногов аймгийн Хотогтын хурд морин спорт вэжтэй холбооноос зохион байгуулдаг Хотогтын хурд одоо 2025 уралдаанд одоо Дархан аймгийн Орхон сумын вэж Жамсрангийн Батбаярын буурал үрээ манаас айргийн 3 турдалж бас бидрийг баярлууллаа. Гэх мэтлэн за мөн одоо бүсийн уралдаан 30 жилийн ойн уралдаануудад одоо 10 дотор олон сайхан хүлгүүд байна давхилаа. Дархан аймгийн баяр наадам улсын одоо өмнөх баяруудаас маш сайхан онцгой өрн шудраг сайхан наадам болсон.
За хэмжилт болоод шүдэлгээ бүх юм дээр одоо шудраг сайхан надад ч одоо баяр наадам маань маш сайхан болсон. Хүн болгон одоо сайхан дахны наадам маань үнэн шудраг сайхан болсон гэсэн одоо тийм сайхан оноо өгтлээ. Бид бүхэн тухайн жилдээ хамгийн өндөр амжилт гаргасан уяачдынхаа цол одоо амжилт уралдааныхын чансаагаар оноо өгж одоо 1-ээс 5 дугаар байрыг эзлэж 5 шилдэг уяачдаа одоо шилдэг уяачийн цомыг гардууллаа. За мөн нас болгонд одоо амжилтаа уралдсан шилдэг 6 насныхаа морины амжилтаар нь бас 6 шилдэг моридоо шалгарууллаа. Ингээд та бүхэндээ нийт одоо 2026 онд морин жилдээ Хархав аймаг маань олон сайхан айраг төрөө авсан, асрын өмнө бүгд төрөө сайхан цоллуулсан тийм сайхан жил байх болтугай гэж өвсөөрөө. Хархав аймгийн сумын алдарт байж Тойгон Батэрд нэгдэг. Манай галуу энэ жил аймагта 2 морь айрагдуулж сум орон нутгаар нэг 12 даа айраг төрөө авлаа. Хөдөлмөрийн мөнлж ийм сайхан шагнал өгсөн Дархан морь холбоо өөстэй холбоонд маш их баярлж байна. Тэгээ одоо надаа ингэж ийм шагналтай хүрэхэд тус болсон хамт олон эхнэр хүүхэдтэй мориныхоо хүүхэд туслах шинэ уяаныхаа улсуудаа маш их баярлалаа. Тэгээ ямар хүний ядуугаар сайхан ийм амжилт үзүүлсэн бэ гэхээр одоо Хархав аймгийн алдартай сайн жаргал инктер гэдэг үний унган 2-3 адуугаар сайхан наадаж энэ амжилтыг сайхан хийлээ. Санхүү эдийн засгийг хариуцдаг манай жиг ахта бас баярлалаа. Мороо үйж байгаа бидний үржүүлэг одоо хийгээд эхэлж байгаа. Тэгээд одоо том зорилготой тэгээд мортны том золонд хүрнэ л гэж хичээж зүтгэж яваа да. Манай Галуя 2025 онд их оттой хэмэртэй сайхан байлаа. Манай уяач маань шилдэг уяач боллоо. Манай азраг маань шилдэг азраг боллоо. 2026 онд бүр өшөө илүү амжилт гаргахыг галлынх нь нийт уяачд хүүхэд бүхэндээ хүсэн өрөөё. Хархав аймгийн алдарч сайн жаргалын инх төр гэж ах юм маань үржүүлгээ ад байгаа. Манай ах маань олон жил энэ морины араас өсдөж сайн адуу гаргах гэж хөдөлмөрлсөн хүн байгаа. Тэрнийхээ үр шимийг дүү бидэндээ өвлөөж үлдээж бид нар тэрийг өргөжлүүлэн авч явж уралдаж байна. Тэрэндээ маш их баярлалаа. Инвтер ахтаа их баярлалаа гэж. За тэгээд дээр нь манай уяач шилдэг уяж болсон Тойгон Батэрдэн гэж дүү маань байгаа. Энэ маань нэг жилийн дөрөв үйлрэл гадаа гарч хөхөрч гэрт орж бүх юмыг даадаг хүүн байгаа. Төгс эрдэнэгээд тэр маань манай мордуудыг бүгдийг унж байгаа. За тэгээд бүх галынхаа хүүхэд уяач бүх эздүүд эднэрт нь бүгдэнд нь 2006 онд өшөө илүү амжилт гаргаасай гэдгийг хүсэн өрөөё. Тэгээ гол нь бүгд эрүүл сайн мөхнийг хүсэн өрөөё. Хархав аймгийн Хонгор сумын яриад аймгийн алдарт байж Дамдын сүргийн Сүрхийбаатар гэдгээ аймгийн шилдэг уяач боллоо. Тэгээд аймгийн шилдэг уяач болоход одоо галын хамт олон маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд манай галд Хархав аймгийн Дархан сумын яриад Дархан ажлын морин спорт уяачтай холбооны тэргүүлэгч Халзангийн Гончиг суран Хархав аймгийн арслан Гонгорын Дамбин хөө Хонгор сумын байгаль орчны байцаагч Төмөр хоёг Инх Батбэлэг гээд манай галын гишүүд байдаг юм аа. Тэгээд манай туслах уяач Баасан дорж баяраа сугар мега гээд залуучуудаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр шилдэг болсон цаг баяртай байна. Аймгийн бүс сумын наадмуудаас 17-8 айраг төрөө авсан. Ийм амжилттай оролцоо манай галын хамт. Хамгийн гоё мэдрэмж бол одоо тэгээд морь айраг сэтгүүлэхтэл байдаг. Тэгээд тэнд л хамгийн гоё мэдрэмж төрдөг. Жил болгон уламжлал болгон аймгийнхаа шилдэгүүдийг тодруулдаг. Хархав аймгийнхаа Дархан ажлын морин спорт уяачтай холбооны цаашдынх нь ажилт нь өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. 2025 онд амжилт бүтээлэгт аймгийн шилдэг уяач боллоо. Тэгээд манай гадаас улс шилдэг их насны морь тодорлоо. Энэ бол ганц миний шагнал биш. Уяаны хамт олонны шагнал. Бидэнд бас хүүхд хурдан мөр унахад хүүхд их чухал байдаг. Хүүхдүүдэд өгсөн эцэг эхчүүдэд маш их баярлалаа. 26 онд энэ амжилтаа дахиад батлахын төлөө бид хичээнэ. Уяаны хамт олноороо. Их насны морь маань болохоор Хархав аймагт 3-аар дахиад уурхай шаранголын 60 жилийн хойд төрүүлээд ерөө сумын наадам төрүүлсэн. Ийм амжилттай мөр. Тэгээд шилдэг гал болоход ер нь 30 гаруй айраг төрөө авсан. 25 онд Дархан ажлын уяачтай холбооныхондоо илүү их амжилт хүсье гэж. За баярлалаа. Би Хархав аймгийн Хонгор сумын яриад малчин хаян руу авахта Баттөр аймагт 2025 онд соёлын дөрвөлгээд
шарын гол сум төрүүлэгдээд шилдэг соёл өнгөөр шалгарсан баяртай байна. Улсын аймгийнхаа малчин сумынхаа 100 жилд очиж уралдсан нэг 10 дотогтой хүс. Орхон сум 7, хонгор сум бас 7 соёл нь орхон сум дааг 7 гэж тавьсан да. За холбооных маань сайхан ойчтраа шинэ жилийн сайхан зохион байгуулалтаас баяртай байна. Гэр бүл аав ээжтэй хамт мөр үйдэх залуучуудад бүгдэнд баярлалаа гэж хэлье. Би Дархан аймгийн Шарангол сумын наран гэрлийн цогт гэрэл гэдэг юм байна. Өнөөдөр дааг маань аймгийн шилдэг дааг боллоо. Маш их баяртай. Нодлон өнгөрсөн жил 24 онд бас хул дааг маань яг энэ намнаас тэр юу яаж исэн. Шилдэг дааг маань өнгөрсөн 2 жил дараадад шилдэг дааг шагнал авчихна аймгаас. 25 оны улсын баяр наадмаар дааг маань айргийн 4 давхиж аймаг болон орон нутгийнхаа маш их баярлуулсан. Манай дааг Монгол улсын тод манлаа яаж Мухтаахын унган адуу их талдаа эцэг талдаа бас дараагийн зорилго олон айраг төрөө авах мэдээж зорилготой байгаад байгаа. Ямар ч гэсэн олон удаа улс орон сумныхаа нэрийг өндөр төгнөө гэж дотор бодож явж байна. Мэдээж энэ хамт олонд бүгдээрэнд нь шинэ оны ажлын өндөр амжилт хүсье. Бүгдээрээ бас эрүүл сар бол байгаарай. Нийт уяачдаа маш олон айраг төрөө авах болтугай гэж хүсэрэй. За баярлалаа. Би Дархан аймгийн Шарангол сумын ураач Цэвэний ган түшиг гэж байж байна. Тэгээд өнөөдөр бүсгий цагаан хээр хязгаалмын аймагтай болон бүсийн наадамд амжилт үзүүлсэн. Тэрнийхээ үр шимээр нь би бас шилдэг уяас Дархан аймагтай авлаа. Энэ хурдан үлгийг одоо миний найз Нэгтүгийг Оюнбаатар гэж байдаг. Тийм бид хоёр одоо хамтран зүтгэдэг одоо адуу малын үйлчлэг хийдэг. Хамт очиж адуу малыг ханаас одоо ярилцж авдаг. Тэгээд аваад одоо шинжиж бариад авсан тэр адуу маань Монгол Улсын тод мандлаа уяач шар газарганы эзэн Нотын Эрдэнэ чулуун гэж хүн байдаг. Тэрнээс авсаа. Энэ урд нь одоо хонгор нутагт дайрагдсан шамрын 100 жилд дайрагдсан сая амжилтаа батгаа энэ жил бас аймагтай болон Сүхбаатар аймгийн төвшин ширээнд бас баригдлаа. Хамууж үзсэн. Дараагийн зорилго одоо энэ хурдан үлгүүд адуу малны хойноос хөөцөж байгаа одоо бид бүгдийн л одоо адилхан уяач хүмүүс тийм ээ. Энэ бүгдийн хойноос хөөцөж байгаа улсуудын унган адуугаа бас нэг айраг төрөөнд ялангуяа нутаг улсынхаа хайрхуулынхаа бас нэр үндэ гаргачих гэсэн тийм том зорилготой бас явдаг би. Тэгээд одоо үржлийг сайн хийж байна. Тэгээ үржлийг хийгээд одоо хойштоо бас нэг амжилт үзүүлчихье гэсэн бодолтой байна. Дархан аймгийн Дархан ажлын клуб одоо манайх ч одоо ингээд жил уяачдын шинэ жилийг хийж байна. Одоо энэ жилийнхаа одоо энэ амжилтыг бүтээлийг одоо жилийн эцсээр одоо дүгнээд бүгдөө одоо шилдэгүүдээ шалгаруулж байна. Энийг улам сайхан баттгаад амжилт бүтээлээр дүүрэн байгаад нутаг улсынхаа нэр үндийг улс бүсэд их олон гарах болтугай гэж өрөөж байна. За Дархан аймгийн Шарангол сумын сумын алдартай соёл эрдэнэ гэдэг юм байна. Ардаа өсгөл нь 104 жил үндэсний их баяр наадамд сонгол бага наснд алтардаага харийн зураг тахгуулаад сум дүүрэг нийслэл уус гээд 949 айрыг амжилттай шилдэгт нэг тэрэмдлэгдсэн байна. Зорилго байлгүй энэ жилийнхаа бас амжилтыг давтаад улсынхаа их баяр наадамд бас мөрө дараа айрыг үзүүлэх зорилготой байна. Тусал дэмждэг манай уялах, цогт гэрэл, тослох уяачид, унаач хүүхдүүд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Дархан сумын ээстийн зүгээс жил болгон уламжлуулж болор сарны эзэдийг тодруулдаг байгаа. За 2025 оны 5 сарын ээлжид 5 дугаар чуулганаар бүрдсэн бас баг хамт олон энэ жил 2025 оныхоо шилдэг одоо 5 байгууллагын залуучуудыг шалгаруулсан байгаа. За хамгийн ихэнд боловсролын шилдэг номинацийг тод урлагуу центр хамт олонд гардуулсан байгаа. За учир нь юу вэ гэхээр энэ байгууллага бидний одоо ирээдүйн болсон бага насны цэцэрлэгийн хүүхдүүдийн бүх одоо хэрэглэгдэхүүнийг эрүүл мэндийн чанарын өндөр түвшинд одоо үйлдвэрлэж
Монгол улсын 21 аймагт нийлүүлдгээр онцлогтой яг энэ төрлийн бас одоо аж ахуй нэгж Монголд анхдагч нь болж тархиныхаа нэрийг бас бусад аймагуудад бол нийслэлдээ гаргаж байгаа маань хамгийн онцлог байсан. Та бүгдийн хийж байгаа ажил бас Монголын маш олон үрсийн ирээдүйг зөв гэгээлэг болгоход чиглэж байгаа учраас Дархан сумын залуучууд нь энэ шагналыг гардуулж байна. За баяр хүргэе. Ямар гоё юм бэ. За бас цаашлих нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. За. Энэ маш том шагналыг авсандаа маш их баяртай байна. Тэгээд манайх 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор бол 10 ажилтнтай. За мөн 6 гэрээд борлуулагчтай ажиллаж байна. Тэгээд 21 аймгийн бүх одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ажилдаг багш нар болон мөн бага насны цэцэрлэгийн насны хүүхдүүдэд манайх эсхийгээрээ ер нь бол сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлээд 10 жил болж байна. Тэгээд 2026 онд бас манай 10 жилийн ой маань тохиолдож байгаа. Тэгээд яг энэ ойныхоо босгон дээр бас энэхүү нэр хүндтэй бас шагналыг авсандаа маш их баяртай байна. Тэгээд энэхүү үйл ажиллагааг бас зохион байгуулж байгаа та бүгдэд бас маш их баярлалаа. Бас биднийг сонгосонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Болор сарнаа боловсрол номинацийн эзэн тод урлагуу центрийн хамт олон. За хоёрдугаарт эрүүл мэндийн шилдэг болор сарнаа номинац байгаа. За эрүүл мэнд дээр бид нар юуг анхаарч үзсэн бэ гэхээр Дархан уул аймгийн явган алхалтын холбооны залуучуудыг шалгаруулсан байгаа. За явган алхалтаар дамжуулаад дарханчуудын эрүүл мэндийг одоо сайжруулах гэхээсээ илүү өрөлдсөн сэргийлэх хүмүүс одоо агаарт гарч ахлагснараа стресс нь буурдаг, эрүүлждэг гих мэтчлэн өвдснийхөө дараа биш өвдөхгүй байхын төлөө, эрүүл байхын төлөө одоо дарханчуудынхаа одоо эрүүл мэндийн төлөө оруулж байгаа хамгийн том хөв нэмэр юм болов уу гэж үзсэн байгаа. Эрүүл мэндийн номинацид нэр дэвшиж байгаа. Дарханы маань явган алхалтай холбоонд бөөндөө ингээд болор санаагаа гардуулахаар орцгоё. За баярлалаа. Болор сарнаа 2025 эрүүл мэндийг байхын төлөө яваа. Өргөмжлийг харъя тийм ээ бас уншия. За Дархан сумын социал демократ Монголын залууч толгойгсон байна. Болор сарнаа 2025 эрүүл мэнд Дархан уул аймгийн явган алхалтын холбоо энэхүү сайхан шагналыг эзэн болсон байна. Бүгдээрээ эрүүлгийнхээ төлөө алхалт үн цэнийг бүтээнэ гэдээ бүгдээрээ сайхан үн цэнтэй амьдрацгаая. Баярлалаа та нарт. Инновацийн сарлбарт гэх юм бол Дархан уул аймгийн бас байгууллага буюу өнгөлөг шал компаниг шалгаруулсан. За юугаар онцлог байсан бэ гэх юм бол 2023 оноос эхлээд Дархан уул аймагт шүүрүүлдэг бетон технологиг Японоос тархан нутагшуулж байгаагаар онцлог байгаа. Дархан сумынхаа болор сарнаа инновац номинацийн болор сарнаа гардуулъя. За баярлалаа. За энэ Дархан сумын залуучуудын зүгээс та бүгдэд сэтгэлээ шингээж үтсэн ил загтал байгаа. Одоо үр бүтээлтэй бусад байгууллагуудад манлайл болгож ажиллах ирээдүйн сайхан бүгдийг та бүгдэд хүсье өрөө баяр хүргэе. Одоо манай компани бол одоо 2020 оноос ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Дархан уул аймагт одоо үйл ажиллагаа явуулдаг одоо барилгын одоо барилгын одоо хорооллын төслүүдтэй одоо хамтарч ажилладаг байгаа. Тэгээд 2023 оноос хойш манайх бол Япон улсын Hokkaido Paragon гэх компанитай одоо хамтарч ажилласан бөгөөд энэ төслийнхаа хүрээнд одоо ингээд манайх шүүрүүлдэг бетон буюу одоо хөрсөндөө усаа нэвчүүлдэг юм бетон эдлийн технологиг бол нэвтрүүлэн одоо ажиллаж байгаа. Энд одоо үйлдвэрээ барих одоо бэлтгэл ажил хангагдаад явж байна. Тэгээ өмнө 2026 онд Дархан сумын 2 байршилд одоо ингээд шүүрүүлдэг бетоноо одоо ингээд суйрлуулахаар одоо ажиллаж байгаа. За тэгээд ингээд эдгээр ажлуудын маань одоо үр дүндээс бидэнд энэ шагналыг өгсөн байхаа гэж бодож байна. Тэгээд энэ сайхан ажлыг зохион байгуулсан танай байгууллагын хамт олондоос маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ шинэ оны шинэ жилийн мэнд хүргье. Баярлалаа. За 2025 оны байгаль орчны болор сарнаа эзнэр Дархан уул аймгийн Томсын хамт олон шалгарсан байгаа. Нарны сэргээгдэх эрчим хүчээр нийт одоо цахилгааны хэрэглээний 80%-ийг бүрдүүлдгээр онцлогтой байгаа. За энэхүү нарны сэргээгдэх эрчмээр одоо хэрэглээгээ хангаж байгаа нь бусад одоо бас бизнес эрхлэгч байгууллагуудтай уриалуулсан, манлайл үзүүлсэн ийм маш том алхам байгаа. Тэгэхээр одоо болор сарнаа эзэн шигэ бусад үйлчлэгээний байгууллагууд маань ч гэсэн байгаль орчноо хамгаалж энэ одоо технологиг нэвтрүүлээсэй гэж бас уриалмаар байна. Манай байгууллагын хийсэн
үйл ажиллагаанд нэвтрүүлсэн зүйлийг мань үнэлж та бүхний өгж байгаа энэ шагнал урамшуулд туйлын их баярлалаа. Ингээд манай захирлан Дархан хотноо сэргийгт хэрчим хүчийг өөрийнхөө байгууллага дээр анхдагчаар ингэж оруулж ирээд үйл ажиллагаанд хэрэглээ явж байгаа. Тэгээд 24 цагаар манай байгууллагын зарим тоног төхөөрөмжийг бол 100% сэргийгт хэрчим хүчээр бол манай хангаад ажиллаж байгаа. Тэгээд том хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд маань бол ерөнхийдөө үндсэн том юунаас их усруудаас бол үйл ажиллагаа хангаа явж байгаа. Ингээд манай байгууллага нь түүчилээд хамгийн анхдагч байгууллага сэргийгт хэрчим хүчээ хэрэглээд байгаль дэлтэй ийм үйл ажиллагаа нэвтрүүлээ явж байгаа. Тэгэхээр цаашдаа манай байгууллагын араас олон байгууллага маань ийм сэргийгт хэрчим хүчээ ашиглаад явах байхаа гэж бодож байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Дархны бахархал болор сарны эздэр дархны буюу одоо бидний хүүхэд байхаас ахуулсан зулцгийн гол хүүхдийн туслан маань шалгарсан байгаа. Зулцгийн гол хүүхдийн туслан маань 2020 оноос хойш ээлж дараатаагаар шинжилэл хийж засварууд хийгдэж өнөөдрийн байдлаар маш гоё Монголын аль ч аймагаас хүүхдүүд зорж ирж амархаар ийм хүүхдийн туслан болсон байгаа. Тэгээд энэ туслан маань бас энэ жилдээ 3000 гаруй хүүхдийг хүлээж авснараа онцлогтой. Танай хамт олон цаашлих нь бас ажлын өндөр амжилт хүсье. Цаашдаа бас маш олон Монголын үрсийг зөв боловсон иргэн болж төлөвшүүлээрэ гэж хүсье өрөөё. Санд асуулга авсан гэсэн үү? Тий, санд асуулгаад шалгаруулсан байгаа шүү. Иргэдийн санд асуулга гэсэн үү? Тий, иргэдийн санд асуулга. Зулцгийн гол хүүхдийн туслан маань одоо бас ер нь бол хөрөнгө оруулалт дэмжлэггүйгээр бол энэ олон хүүхдийг авахд бол хүнд. Тэгээ бас баярсан талаар Монгол Улсын сангийн сайд бултын жавхлан болон за манай аймгийн хүүхдийн төлөө зүйлийн дарга манай аймгийн засаг дарга аз жаргал за аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай бас яахан аргуус бид нар баярлалаа гэх хэлэх хэрэгтэй баха гэж хэлж байна. Тэгээд энэхүү бас шагналыг олгосон бас залуучуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Эхлээд бол анхны туслангууд явж байхад бол хүүхдийн тоо, амрагч хүүхдийн тоо бол цөөрсөн байсан. За энэ хөрөнгө оруулалтуудыг хийснээрээ 2025 онд бид нэр 3200 хүүхдийг бол нийт одоо туслангийн хэмжээнд бол зохион байгуулж чадсан байна. За энэ дотроо бол нэг онцлог гэх юм бол бид нэр тамирчдын хүүхдүүдийнхээ бас бэлтгэлийн бас байрыг бол бас шийдвэрлэж чадсан. За энийг бол одоо манай аймгийн дарга манай аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга аж жаргал даргын бол санаачлагаар зохион байгуулсан байна. За мөн бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас хувийн бичлэгийн байгууллага аж ахуйн нэгжүүд маань бас энэ одоо хүүхдийн тусланд бас хөрөнгө оруулалтыг бас хийж дөнгөж сая бичгэн ирсэн байна. Одоо Дархан ус хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд бас олон жил одоо нөгөө ажиллагаагүй байсан хүүхдийн халуусыг маань бас сэргээн цуцуулж өгсөн байна. Гэх мэтчлэн олон байгууллага олон иргэдийн бас дэмжлэгтэйгээр бас энэ хүүхдийн туслан маань өдрөөс өдөрт өнгөцсөж ингэж явж байгаа. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье. За энэхүү 5 номиноц маань Дархан сумын социал-демократ Монголын залуучуудын холбооноос гаргасан одоо санал асуулгаар шийдэгдсэн байгаа. Бид нар өөрсдийнхөө Facebook хаяг дээр нэр дэвшүүлтийн линк үүсгээд иргэдээс санал аваад авсан санал дээр дахиж иргэдээс санал аваад тус 5 номинацийг шалгаруулсан байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн SDO-ийн залуучуудын дүнгээр биш нийт дарханчуудын одоо үнэлгээгээр шалгарсан эзэд маань байгаа. Тэгээд 2025 оны болор сарны номинацийн эзэд болсон байгууллага хамт олон залуучуудаа цаашдынх нь үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэлүүд болон бизнес мэдээллүүдийн нисэх толилуулаа. Харин одоо хөтөлбөрийн уламжлалын дагуу Дархуул, Төвсөлнг аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээллүүдийг танилцуулъя.
Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр энэ дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцгээе.